Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэтгэлийн хуралдаан Галданбошид хааны мэндэлсний 380 жилийн ойд зориулагдаж хуралдаан хуралдаж өндөрлөж байна. Тэгэхээр бид бүхэн энэ тэгш дүүрэн ойг Монгол Улсын засгийн газар шийдвэр гаргаж аймгийн иргэдийн хурал аймгийн засаг даргын хамгааллын газар бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа. За тэгээ өнөөдрийн хүндэтгэлийн хуралдаанаар бол хэд хэдэн томоохон шийдвэрүүд гарлаа. За юуны өмнө бол Ховд аймгийн орон нутгийн судлах музейг Галданбошид хааны нэрэмжит болгож за энэ цаг мөчөөс хойш Галдан хааны нэрэмжит Галдан хааны музей гэж нэрлэхээр болж байна. За мөн эх жил бол 2025 онд Чандмуулын аймгийн үүсэн байгуулагдсны 100 жилийн ой. За Галданбошид хаан суурийн тавьсан Ховд хот үүсэн байгуулагдсны 340 жилийн ой тохион. Тэгээд энэ ойг одооноос ажлын хэсэг гарч тэмдэглэж бүтээн байгуулалтын, хөрөнгө оруулалтын, хөгжил дэвшлийн ийм сайхан баяр болгож тэмдэглэх ийм зорилго агуулж энэ баярыг тэмдэглэх бас түүхэн шийдвэр тогтоолго гарч байна. За мөн энэ 380 жилийн ой тохиолдуулаад Ховд аймгийн тэргүүн дээл шагналуудаар нэр бүхий хүмүүсийг шагнах ийм шийдвэр гарлаа. Галданбошид хааны нэрэмжит одон бол Ховд аймгийн тэргүүн дээл шагнал энэ одонгоор дөрвөн хүн шагнагдсан байсан ийм түүхтэй. Тэгээ энэ одонг өнөөдөр 3 эрхэм хүртэх ийм тогтоол батлагдлаа. За мөн Ховд аймгийн хүндэт иргэн шагнал бол бас Ховд аймгийн тэргүүн дээл шагналуудын нэг. За энэ шагналыг бол 22 хүн хүртсэн байсан ийм түүхтэй. Тэгээ өнөөдөр бас 5 хүн нэмж Ховд аймгийн хүндэт иргэн болох ийм шийдвэрийг гаргалаа. Тэгээ хүндэтгэлийн хуралдаанд маань аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар мөн Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа манай Алдартан гавьяатнууд мөн хүндэт зочид Улаанбаатар хотоос, Арангаа аймгаас, бусад аймаг хотуудаас маш олон хүндэт зочид хүрэлцэн ирсэн байна. Хүндэт зочид маань оролцлоо. Эрдэмтэн доктор судлаачид оролцлоо. Тэгээ хүндэтгэлийн хурлын үйл ажиллагаа маань амжилттай болж өндөрлөж байна. Тэгээ ховдчуудаа баяр наадмынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж сайхан баярлахын эрүүл дэвшүүлье.